ялгшгүй шинжлэхдэх шаардлагатай гэдгийг одоо бүх газар ярьж байгаа шүү дээ. Нөгөө алдартай 60 тэрбумын яриа хаанаас гарсан? Энэ нийслэлийн намын ороноос гарсан. Авилга хээл ахуулттай холбоотой, газрын наймаатай холбоотой яриа хаанаас их ундрахтай? Эндээс гарсан. Шүүмжилдэг, ажлаа сайжруулах гэж шаарддаг дүүргүүдэд хүчээр мандатын тоог нь бага өгдөг. Өөрсдийн туслах, зөвлөх, биетлүүлэгч гэсэн хүмүүсээ өөр дүүргүүдэд ингээд нэр зоож гаргаж ирээд хурлыг юм хүчтүрсэн байдалтай хийж. Тэгээ бид нар сая хэллээс тоолгыг яаж тоолж байгаа? Манай мөнх хоёр дарга инженер хүн учраас 2.5 секундэд энд ирсэн 369 үнийг нэг нүдэрээ тоолоод шүү дээ. 2.5 секундэд энд ирсэн 369 үнийг нэг нүдэрээ тоолоод шүү дээ. Нэг нүдэрээ тоолоод шүү дээ. Тэгэхээр ийм ямар ч боломж байхгүй. Тэгээ бид нар босоод бүгд эсвэл ингээд тоолох төлөөллөө 9 дүүргийн намын дэд дарга нарыг оруулаад санал хураалтаа явуулъя гэхээр урдаас бэлтгэсэн улс төрийн ажилтнуудаараа тоолго болж энэ дээр шудраг тийм шийдвэр гарна гэсэн ойлголт хаалга. Энэ хурлын цаана хэдэн хүмүүс удирж байгаа гэдгийг бүгд л мэдж байгаа шүү дээ. Хүн болгон руу уцтж जैन. Та нар саналаа нууцаар өгөхийг чи харж байгаа шүү. Бид нар хяналтын камеруу зооцсон байгаа гэж хүмүүсийг дарамтлж जैन. Ажилгүй болно шүү гэж ийм дотоод арчил гэж байхгүй. Та нар саналаа нууцаар өгөхийг чи харж байгаа шүү. Бид нар хяналтын камеруу зооцсон байгаа гэж хүмүүсийг дарамтлж जैन. Ажилгүй болно шүү гэж ийм дотоод арчил гэж байхгүй.